Монголын паралимпийн паражудо бүхий холбоо засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бие тамир спортын газар Монголын паралимпийн хороо хамтран 7 дахь удаагийн паражудо бүхий улсын аваргын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Монголын паражудо бүхий холбоо байгуулагдаад 8 жилийн хугацаа өнгөрч байгаач өнгөрсөн хугацаанд манай улсаас олон шилдэгжүүд очиж төрөн гараад байна. Үүний ч баталгаа болж өнгөрсөн 2016 онд Рио 2016 зуны паралимпийн 15 дугаар наадамд манай улсын тамирчин Болормагийн ууган паражудо бүхий төрлөөр хүрэл медаль хүртэж Монгол улсаас паралимпийн наадмаас медаль хүртсэн 2 дахь паражудо бүхий төрлөөр паралимпийн наадмаас медаль хүртсэн анхны тамирчин болсон билээ. Энэ тэмцээний нээлттэй ажиллагааны үеэр ганц тулгын оюун үүрийн цоломонгийн Мөнх хотноор спортын мастер цолоор ингрэмлсэн байна. Токио 2020 Олимпийн мөчлөгт зуны олимпийн наадамд оролцох эрхийн төлөөх олон тэмцээн уралдаанд өрсөлдөх Монголын паражудочдын хувьд энэ тэмцээн чухал ач холбогдолтой томоохон тэмцээнүүдийн нэг байсан юм а. Токио улс зам өрөөнд зохион байгуулагдж байгаа энэ тэмцээн одоо бас 9 аймгийн 50 гаруй тамирчид оролцож байна. Өрсөлдөөндөө сайхан болж байна. За тэмцээний тамирчдын маань ур чадвар их сайхан өссөн учраас одоо 2016 оны Риогийн гурлаа бас хэсгийн аваргын талаа бас ялагдуулээ. Тэгэхээр одоо тамирчдын маань сайхан өсөж байна. За энэ одоо бид одоо олимпийн оноо авах тэмцээнүүд одоо бид сургуулаа одоо сайн хийгээд явж байгаа. Тэгээд олимпийн оноо цуглуулад баг тамирчид маш их шоуг маш сайн батлагдсан. Тийм учраас одоо тусгаасан бэлтгэлийн циклийн дагуу сургуулаа хийгдээ. Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээн эрэгтэй 6, эмэгтэй 6 жинд болсон бөгөөд нийтдээ 11 байгууллага клубын 60 орчим тамирчин ур чадвараас өрсөлдсөн юм. Мөн хөдөө орон нутгаас дорнод, Ховд, Увс, Хөвсгөл, Сэлэнг, Дархуул аймагуудаас тамирчид хүрэлцэн иржээ. Монгол улсын гавь тамирчин Болормагийн ууган энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээний 66 кг-ын жинд өрсөлдсөн байна.